анхны хувцас таа. Гэлэг наш гэлэг. Өөрийгөө зугаацаал нөө муур зугаацуулахад. Би буруу ин гэж байхгүй. Миний алдаатай юм байна. Пэ юу вэ? Чи миний уншдаг номноос илүү зузаан ном биш үү? Яна нөгөө хүүхдтэй хувцас сонгож байгаа юм шиг ямар хөөр юм бэ? Нэг харчаач тээ. Аа гэж байгаа л. Эжээ. Үлдээгээ явсан чинь хулганы хор идээд өгцөн гэсэн байхгүй юу? So sad. Oh. Hello my loves, welcome back to the channel. Өнөөдөр биш мэн. Өнөөдөр тэгтээ гоё юм ийн. Гэтэ маргааш бүгдээрээ муураа хүлээж авнаа. Манай гэр бүлд oh my god шинэ хүн нэмэгдлээ. Ямар гоё юм бэ ёо. Энийг би бүр ингэж багаасаа хүсдэг байсан байхгүй юу? Муур аавн, амтан тижэн гэл ер нь яагаад ч юм нөө би чинь өвөө эмээ дээр байдаг байхад манад нэг амир хөөрх юм жижигхэн муур байдгаас ахгүй ногоонооч илүү цаанач илүү сайн мэдгүй. Тэгтээ тэр муур маань ингээд үлдээгээ явсан чинь хулганы хор идээд өгцөн гэсэн байхгүй юу? So sad. Багаасаа нэг мууртай байсныг дурсамж миний толгой дотор байдаг болохоор нохоонд ч хайртай, мууранд ч хайртай, хамстерд хайртай. Хурдан өвчгөл бол хамстертаас хайртай заяа. За тэгээ бүгдээрийнх нь өнөөдөр нэг хүүхэд насны мөрөөдөл биелэх өдөр байна. Гэтэ хамгийн дөрөнд Pet Kit Mongolia руу яваад гоё автомат усан ориглоор усууд усан ориглоор тэгээд автомат хоол идэгч одоо хооллогчийн авцгаая. Тэгээ ямар сайн бүр гарах гад баярлаад байж гин. Тэгээ надад хитэн бодсон нэр байгаа. Тэгээ бүгдээ аав ээж эмээ өөрөө залгаж муурны нэрийг бас хамтдаа сонгоцгоё. Тэрнээс гадна би юу хэлэх хичээлээ сая. Хаяа гинт ярих чам юмшин. Тийм. Group календар маань маш цөөхөн үлдсэн. Төлөвлөгч календар маань. Одоо ерөөсөө л энэ хайрцаг тэр чигээрээ бусдын дандаа хүргэлтэндээ гарсан. Заасан он сар өдөр байхгүй. Бүтэн нэг жил хэрэглэж болно. Тэрээ болохоор нөгөө мөрөөдлийн самбар идэртэй өөртөөхөө гой гой зорилго мөрөөдөл идрийнхаа гой гол өдрүүдийг бичээд явуулж болно. Тэгээ нэг иймэрхүү үе хийдэг. Тэгээ маш цөөхөн хугацаагаар үлдсэн байгаа. Маш цөөхөн тоон ширхээр үлдсэн байгаа. Тэгээд манайхаа байгаа дээр нь RDN JJ Facebook пэйж рүү бичээд авах боломжтой байгаа. За тэгээд хамтдаа Pet Kit Mongolia руу ороод муурныхаа гол зүйлсийг авцгаая. Яг зөндөө олон амтны дэлгүүрүүд байдаг юм байна. Би нэг стори хийсэн чинь тэрэн дээр болохоор хүмүүс Pet Kit Mongolia-г их санал болгоод байсан. Тэгэхээр let's go. Миний авах гэдэг дэлгүүр тэр энэ Cloud Tech гэсэн. Энэ King Tower-ийн энд байд юм байна. 132 дугаар байр гэсэн. Ямар ч тач ороод үзье. Энэ дотор гэхдээ угаас амтан байхгүй хаа. Би тэр Amazon дэлгүүр рүү орсон чинь нөгөө амтан баахан могоо аалц өдр байгаадсэн шүү дээ. Тэгээд юу вэ? Нэг оцсон шүү шиг явж эхлэх байгаа шүү дээ. Cloud Tech дээр ороод ирсэн чинь би амар гайхлахгүй. Шууд харснаа ингээд Dyson руу нүд унаад. Энд нөө хүмүүс миний хэрэглэдэг Dyson хаанаас авсан бэ? Хаанаас авсан гэдэг штеп. Тэгээ нөгөө нэг юм моолуудад айгүй их Dyson-ууд байдаг. Тэгсэн чинь Cloud Tech дээр бас юм нөгөө эмэгтэйчүүд хэрэглэдэг Dyson байд юм байна. Энд гэдэг энэ яг миний хэрэглэдэг нь штеп. Яг энэ юунуудтай 1 2 3 4 5 6 хошуутай. Энэ нэг өөр хэсэг нь байна. Энэний гэхдээ арай өөр өнгө надад байд юм. Ямар ч тач энэ бол байгаа юм биш үү. Тэгээд зүгээр сонирхуулах үднээс та хэдтэй харуулчих. Энэ нөгөө нэг айгүй алдартай агаар цэвэршүүлэгч байна. Тэгээ хамгийн гол хэсэг нь Pet Kit-ийн хамгийн гол хэсэг нь болохоор энэ юм байна заяа. Яг энэ дээр нөгөө миний авах гад хайгаад байгаа автомат хооллогч байна. Нөгөө энэгээр ингээ камераараа шууд бүгднийг нөгөө муур идрээ хараад хит хоолсон энэ гэдгийг цаанаас нь хилээд өчтдөг юм байна. Энэ болохоор 1 2 гэдэг юм 2 мууранд зориулсан. Би болохоор энэ жижигэн сонгож байгаа 1 муур бохоо болохоор за тэгээд дараагийнх нь болохоор энэ усан өргөлөөр биш нэг ус нь гойжоод ингээд юу яадаг штеп. Гойжоод гинэ ус нь ингээд ориглоод муур нь усаа уудаг. Автомат усны саунд энэ муур айгуу дуртай байдаг гинэ нөө байнга ингээд ус нь ингээд ориглоод байж идэг болохоор муурны сонирхол их татдаг гэж байна. Тэгээд ийм сонирхолтой гой хөөрөмж бүтээгдэхүүнүүд бол энэ Pet Kit-д байд юм байна. Бас нэг гой хайлайт гэх юм нь болохоор энэ байгаад байна. Pro гэсэн. Энэ дээр одоо усанд оруулчаад ийшээ хэлээд одоо Sense гэх юм одоо бараг Dyson юм да. Ийм хооных байгаа юм байна. Усууж хоол идэх боломжтой одоо ямар л амтан байна бүгдэнд нь л зориулсан юм байна. A few moments later. За хамгийн гол юмнуудаа авчлаа. Тэгтээ ингэ чинь энэ Pet Kit-ийн манай хоёр чинь айгүй гоё надад зөвлөмж өгж байна. Одоо ингээд анх удаага тэжээвэр амтаа авж байгаа, муур дан ялангуяа авж байгаа бол ийм одоо бактери, өвчний
юу тий сорил тавиулж хэрэгтэй гэдэг гинэ. Тэгээ нэг дүнгийн шинээрийн амтан авах чинь миний хувьд бол ингээд баг анхны тижээвэр амтан байгаа даа штэ. Тэр ийм амтан авж байгаа учраас хүмүүс бодохдоо одоо жишээ нь би бодохдоо тий хамгийн ихний санаа зовох асуудал энэ хоол унд усных нь савыг бэлдэх гэсэн чинь яг үүндээ тийм сорил морил литр тавиулчвал зүгээр идэг гинэ. Тэгэхээр энийг манайхан бас дараа нь анзаараад анхааруул зүгээр юм биш үү те. Ямар ч тач гол юмнуудаа авцсан тэгээ угаасаа жижигэн зулцэг учраас нэг том авууртай юм хэрэггүй те. Эдний угаасаа бүтээгдэхүүн чинь аюу гоо минимал байд юм байна. Ерөөсөө 2 мөр ахын бол яг тийм 2 тасалгаатай түрүүн харуулсан шиг юм хоолны сав. Тэгээ нэг том тэр нэг усан ориглуур мууртай ч юм уу те. Тэгээд муурнууд нь тал талаас нь ус мус уучж болдог. Тэгээ бүгднийг нь камераар хараад аппликейшнээрээ хараад явцдаг. Ийм амар минимал төрлийн амтны болон технологийн дэлгүүр юм байна гэж хэлэх юм уу. Одоо cloud tech гэдэг угаасаа тэр ишт цэнхэрүүтэй. Oh, where there. Тэр ишт. Яа. Тэгээ дотор тэр нэг Dyson-гийн юмнуудтай байсан ч амар гоё санагдлаа. Нөгөө Dyson чинь дандаа бүгдээрээ ус янзалдаг энэ төр гээд мол эдрээр хайгаад идэг гэсэн чинь cloud tech дээр 2-3 янзын өөр Dyson-гууд байна шүү дээ. Та хэд манаас орж үзээд ер нь юмигээ зөвхөн орж үзвэл зүгээр юм биш үү. За бүгдээрээ харьцгаая. 20 minutes later. Welcome back. Миний одоо нүүр гайгүй харж байгаа. Тэгээ би сайн нөгөө green pill хийлгээд ороод ирсэн чинь нүүр ингээ жоохон хорсоод үсээ боогод аргаш нь бохгүй л үс урдуур орж болохгүй. Тэгээ одоо 2-3 хоногийн дараа бүр амар гуйж нэгэ боддоо. Зөндөө олон пакэжүүд ирсэн. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Тэгээд өнөөдөр нөгөө муур маань ирэх байсан чинь байхгүй. Яасан гэдгийгсэн нөгөө нэг вакциныг хийлгээд тэгээ вакцина хийлгчээд шууд өөр гэрлөө явж болтгүй юм байна. Яг тэр одоо өсөж төрсөн нутаг гэрийн хаан хажууд ихийн хаан хажууд 5-6 хоног байх хэрэгтэй юм байна гинэ. Өөр тийшээгээ холдуулах юм бол муур нөгөө стресстэй жацгалдаад дархлааны амар сул болчдөг гинэ. Гэтэ бүгдээрээ ямар ч тач би бол юмнуудаа ер нь бэлдсэн. Одоо ерөөсөө л манай муурын 0 дутуу байгаа. Гайртай. Итах задлаач чи. Oh my god. Би бүр энийг бүр үнэхээр муухай рэп хийж байна. За sorry. Би ч уг юм ингэж задалдаг юм биш үү? Зүгээр байгаа чи. Би violence хэрэглэхгүй бай гэхээр ингээд өөрсдөө ингэж идэх байхгүй юу? За хамгийн түрүүнд болохоор нөгөө нэг манай pet kit Mongolia-гаас өөрөө очиж өчигдөр авсан камертай хооллогч нь. За энийг бүгдээрээ ухсраад. Юу вэ? Ч миний уншдаг номноос илүү зузаан ном биш үү? Pet kit Mongolia-гийн хөрөмжүүд нь айгуу дэжгүй санагдсан. Тэгээ яагаад тэгээд би өөрөө асууж байгаа байхгүй. За ингээ бусад газруудаас ер нь танай бүтээгдэхүүн юмнууд нь яг юугаараа өөр идэм бэ? Болгод юм бэ гэхээр ингээ чанарын стандарт дээр хангасан. Тэгээ угсаа YouTube бидрээр ингээ харангуут tutorial бүх юмнуудын цаанаас нь заасан байдаг. Тэг хүмүүс нэг хямдхнаа гайгүй мөнгө төгрөгийг бодсноо. Тийм үү ч юм уу те эсвэл өөр бас газраас юмнууд авсан байдаг штэ. Үеийн юу дэжгүй. Менютийн хоол иддэг савны нөгөө доотлолтой энэ дэр ч баран өндөг шараад идчих юм шүү. Муур нь ирж хідэн хоодоо хоол идсэн мэдсэн энтер гэдэг бүгдэг нь харагддаг гэдэг юм бид. За энэ бол мэдээж залгуур байна. Би ч бүр амар сүртэй бодоодсэн чи айгүй амархан ийм айгүй минимал юм биш. Дэлгүүр амар минимал байсан чинь бүтээгдэхүүнүүд нас амар минимал юм биш. Oh nice. Oh cool. За ч муурны эзэн болох гээд байгаа шүү дээ. Юу вэ? Is it this way? Push it юм байна. I think it was the other way. Hey, yay! I am a human. Yo, I am a human. Тэгээ Pet kit Mongolia-гийн юмнуудыг та бас ер нь сонирч байгаа бол вебсайт хэдрүүлэн орохоор нэг толгой эргүүлээд тахan байдгүй юм билээ. Зүгээр ороод олон сонголт гаргаж ирээд заримдаа ингээд толгой ирдэг штэ энэ ч зүгээр юм уу, тэр нь ч зүгээр юм уу энэ төрөө тэгхгүй ерөөсөө тэр юм байна. Энэ зүгээр юм байна гэж шууд сонгоход амар юм билээ. Тэгэхээр цаг хугацаа нөгөө хувц эдэр сонгож байгаа юм шиг удаан сонгох гэсэн үг. За энэ маань болж байна. Тэгээ муурн даа штэ би ингэж бодож байгаа. Одоо нөгөө миний том өрөөний хэсэг одоо ийшээгээ нэг ингээд хэсэг байгаа штэ. Одоо яг энэ хэсэг гэсэн үг. Silver button биш шүү. Silver button-ы цаанаага тэр нэг хэсэг дээр ерөнхийдөө муурныхаа нэг хэсгийн жижигхэн өрөөг гаргаж өгье гэж бодоод байгаа. Тэг би болохоор нэг бол нөгөө манай энэ юуны spinning-тэй gym-ний өрөө байгаа штэ. Ажлын өрөө тэнд гаргаж өгье гэдэг тэгэхээр яг уу spinning дээр байгаад байгаа болохоор энэ мэн одоо яачдаг юм болоо. Тэг ямар ч тач энэ аваараа бэжсэн дээр ингээ нүд амд харагдаад те бэжсэн дээр гэж бодож байна. За дараагийнхан задлацгаая. Автомат усуудаг юмын задлыг гэж бодож байна. 3 сартай гэж тэгж яхаа 6 сар хүрээд бас арай гайгүй болдог гэсэн. Ямар хөөрхөн авсаарах юм бэ? Энэ аахгүй. Би
Кино сая ойр нөө гэрт цахилгаан бараанууд ирээд ингээд задлсан чи амар том юмнууд байгаад заахгүй. Яг тэрэн шигээ бодсон чи нэгт амар хөнгөн юм байна, хоёрт маш авсаархан юм байна, гуравт чанартай. Стандарт дээр хангасан гэдэг утгаараа бас амтан тамлаад авахгүй хаа хамаагүй юм. Одоо баг өмсөж байгаа хувц хүртэл аюултай болчиход штэ манайхаа. Яг үнэ хэлэхэд өөрөө бас жоохон тест би тест хийх гэсэн. Яа, муур зураа ихэхээс өмнө юмнуудыг ажилуулж туршиж үзэхгүй бол яг ирсэн чинь усын ч гаргаж мэдхээ байцдаг. За ямар ч ч энийг unbox хийцэн. За энэ бол ингээ билэн. За next гэж задлах юм их вэ шүү. Манайхаа ер нь нөгөө нэг хятадын юм шиг ингэж оруулаад ингэж оруулаад ингэдэг шиг. Оо. A few inches later. Яа гэрлээ асаж идэхгүй бол бүр амар харанхуй юм дотор юу игээд байгаа нь мэддэхгүй болчиход идэг. Хамгийн гол нүс урдуур орж болохгүй. За амараас хөөх юм авсан. Энэ араа муур нохооны нүд нуухтахаар юмыг ээж мэдхүү гэд ингээд би бас хумсараа ингээд юм авахж жагаад нүдийн юу очиж магадгүй ийм юм авсан. Тэгээ энэ нэр амар инээдтэй. Миний муурны хамгийн анхны хувцас таа. Яна энийг өмсөхөр бүр амар хөөх харагдах. Энд тэгтээ амар томдгоор харагдах юм. Яна нөгөө хүүхдтэй хувцас сонгож байгаа юм шиг ямар хөөх юм бэ? Энийг харчаач те. Йоо энийг за хурдан үрж ирээд энийг өмсүүлээд те. Ингээ барьцсан явах юмсан нэр. Тоглоом минь авсан. Дэшүүр юм уу хайш? Тоглоом амар дуртай гэж тэгжит юм байна. Өддөө ийм саглаасан саглагар юмд айгуу дуртай байдаг юм байна. Тэгээд одоо зүгээр нэрийн дуудаад наша igen. Okay. Wait, is it? What? Энэ яг ингэж орох байсан уу? Okay, I'm so confused. Энэ яаж орох вэ? Match. Yay! Нүгдэг, наш гэдэг. Яа, стандар өөрийгөө зугаацаад байна уу? Муур зугаацуулахад байна. Энэ ингээ юу хөөрхөн том юм те. Ингээ тавьчихаар. Okay, what's next? Тий. Энэ нэг хөөрхөн мэдхгүй энэ нөгөө хүмүүсийн юмнуудыг харахаар нэг ийм юм сам хэрэглээд энэ сам метр амир хэрэглээд идэм билээ ингээд ёо. Ингээд ингэснэ ингээд үсийг ингэж авч маваад идэм билээ. Тэгээд ер нь жоохон яхаа зөөлхөн л юм байна. Гэхдээ хамаагүй яа бүр ингээд амар чанга биш ер нь амар айж хоо ингэхгүй бол миний арсан дээр ингэж өвж байгаа бол хөрхөн муурчин бас айгүй өвтгөр юм шүү дээ. За өөр what's next? Тий энэ муурны одоо манай муурны жорлонгийн юу байгаа? Litter байгаа. Одоо ийм илс биш нэг иймэрхүү юм ашигладаг болчих юм. I have no idea. Яадаг юм аа. Тэгээ би дахиад нэг юм арстангийн юмтай юм захиалсан. Тэр нь арай ирээг байна. Энэ за тийм бага би нэг ганцхан ягаан өдний юм аваагүй энэ цагаан байна, хар байна. Ягаан байна. I like it. За ямар ч тач ингэж тоглож байна. За одоо хамгийн чухал юм болох бүгдээрээ нөгөө нэг хумсаа ингэж маажиж стрессээ гаргадаг юмыг хамтдаа өрцгөөе. За одоо жорлон ирчүүл тэгэл боллоо. Жорлоноос нэг автомат өөрийгөө цэвэрлдэг жорлон байхгүй бол мань үн чинь нөө юмаа ингээ ухаад гэдэг надад амар хэцүү. Тэгээд өөрөө би чинь ууг нь үнэрэн дууг нь нилээ sensitive хүн юм байгаа ш. Гэхдээ одоо тэгэл айтайхан шиг болж бүтэх юм арга чарга одоо юу байна? Одоо нөгөө хүүхдүүд чинь аав ээжнэр чинь хүүхдүүдээ нэг айтайхан юмд оруулъя гэдэг шиг те. Цэцэрлэгт оруулъя гэдэг шиг одоо айтайхан юмар амтан зовоочгүйхан шиг юу ах бол эн чинь амар том хариуцлага явж байгаа шүү дээ. Яг үндэ нэг юм одоо яг бичлэгээр нэг амар өөрийгөө саатуулах гэдэг юм шиг юм харагдаж байгаа ч гэсэн нөгөө талаар энэ чинь амар том хариуцлага те амтны одоо амнаас явж байгаа шүү дээ. Окей. Энэ нөгөө юм таавартай юм байна. За энийг гэсэн ухсраатах. Энэ байгаа. Энэ дээр ингэж муур ингэж хумсаа ингэж юугаа яадгийн гэсэн. За стрессээ гаргадаг. Одоо тэгэл бодон дээр очсон байгаа гэж байгаа л Эшээ. Одоо би муурад гэж загнахгүй чи эшээ яваач чи гэж ингэж барьж байгаад энэ дээр наваачиж би дохно гэж бодож байгаа. За энэ эдийг нь хийгээд бас цагаан өнгөтэй. Ер нь их юмнууд нь цагаан өнгөтэй нөө. Гэрийн интерьер цагаан болохоор ер нь одоо ингэ харж байгаа шүү баг энэ цэцэг өгчээ юу? Өгцөх юм биш үү? Яана өөрхийн амьдын ч уус урдж байгаа дөө.
За энийг нь yes эвлүүлээсэй. За ямар ч тач нэг юм босгоод ирсэн манайхаа. Энэ гэхдээ би нэг шүрүүпийг алдчих юм. Энэ за иймэрхүү хөөрхийн болж байгаа юм байна заа юу. Дан гэдэг өөрөө яж л цав цагаан энэ ягаан цав цагаанаасаа ялгахтааргүй болчихоо те. Энэ би нэг юм ерөөс ойлгохгүй хань. Доотлолт нь энийг нь хийчээд ах чинь энд нь дахиж юу гарч ирэх ёстой болоо гэдэг дээр л би гайхаад байгаа юм. Энэ одоо ингээд зүгээр сул байж ах ёстой юм бах та. Тэгчээ доотлогоо шүрүүпээс чи ингэж орж олно, дээдлийнхаасаа чи ингэж орж олно гэдэг юм та. That's something I don't understand. Хоёр талаасаа ингэнэ гэсэн үг юм уу? Одоо яа? I don't know. Би тэр энэ юурээс ойлгохгүй хань. Доотлын нэг юм энэ юурээс ойлгодгүй. Энэ яаж бодохоор хоёр шүрп нь хоёлаа ингэж өөдөөд өсөө явна гэсэн үг юм. Энэ дундаа нэг юм байж ийн хоёр чи ингэж үйлцдэг юм. Yeah, this makes no sense at all. Тэгтээ энийг нь хэрвээ юу ань гэх юм бол баг ингэ байж исэн хамаагүй шүлхэн юм. Ингэн гэсэн үг бол биш үсттэй. Гүтээ хааш юм бэ ч одоо. За мэдхгүй энэ нэг л. За би буруу юм гэж байхгүй. Энэ алдаатай юм байна. Энэ одоо жишээ нь энэ шүрүүп 6 шиг байгаа хгүй. Тэгээ 6 гүтээ ингээд аль хэдийн 4 орчууд хамгийн гол нь одоо энэ зурган дээр байгаа энэ сүүлийн энэ хоёр much later. За учрыг нь олцсон шүү манайх. Энэ нөгөө нэг түрүү энэ хоёр юм хоорондоо болохгүй гэсэн чинь чинь дундаа нэг юмтай байсан юм биш үү? Тэрийг харахгүй анзаарахгүй мэнхүү хоёр шүрүүп хооронд нь нийлүүлэхээ мангартаад байгаадсан. За ерөөдөө болчлаа. Миний бүр нойр өрөөд тахаа. Тэгээ өнөөдөр ч уусаа амар хэмээсэн л тээ. Зөндөө хэм хийгээд ямар сайндаа одоо жоохон амраад их сайн амарч байгаа дүүн босч ирсэн шүү дээ. Тэгээ энэ хүртэл үзсэн та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд бичлэг дуусгахаасаа өмнө та хэдтэй бас growth calendar-аа ерөөсөө нэгэн хайрцаг үлдсэн байгаа. Нөгөө 8 ширхэг хайрцагнаас. Тэгээд дотроо vision board-тэй, зорилтын самбартай. Тэгээд өөрөөсөө энийг бүглөөд хийдэг болохоор хэдэн онд ч хэрэгжилж болно. Тэгээд 8 хайрцагаас одоо яг нэг хайрцаг үлцээг энэ дээрээ захиалга аваад тэгээд дараа нь бүр том гоё surprise гарч ирж байгаа. Тэгээд ямар ч тач дараагийнхаа бүгдээрээ бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэ үрт үлдсэн гээд манайхаа коммент хэсэг дээрээ ямар эможи үлдэх вэ? Өмнө нь cat муурны эможинууд үлдээсэн шүү дээ. Гэтэ энэ удаа болохоор бүгдээрээ биш үү те коммент хэсэг дээрээ growth-ийнхаа хамгийн гол хүн болох за энэ пуужинтай өнгөж нэр байхгүй те. Пуужингийн growth-ийн гол лого болох пуужингийн эможи бүгдээрээ үлдээцгээе. Тэгээд би комментуудаа хараад бүгднийг нь уншдаг. Тэгээд та хэд дээр гоё зүрх тарж байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэг хүртэл баяртай.